Сайн байцгаана үзэгчтэй Монголын үндэсний олон нийтийн телевиз MNB спорт суугч намтайгаар хүмүүс үзэгч та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За бид та бүхэндээ спорт таны амралтанд нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. За энэ дугаараар бид бүхэн Орхон аймгийн Эрдэнэ дотоод зохион байгуулагдсан усан сэлтийн залуучуудын 2026 оны улсын аваргын тэмцээнийг та бүхэндээ цувралаар хүргэх болно. Ингээд эхний дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр манай студид Монголын усан спорт сонирхчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Мегмар Жавын инкубатор, за Альпа клубын тасгалжуулагч, олон улс хэмжээний мастер Гүнсэн Норвын Зандан бол нар ирээд байна. Та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За усан сэлтийн залуучуудын усан аваргын тэмцээн маань Орхон аймагт 3 өдрийн турш амжилттай болж өндөрлөө. За энэ удаагийн тэмцээн бас одоо юугаараа онцлог байгаа. Энэ талаар ярилцаад хэдүүлээ нэвтрүүлгээ эхлэе. За энэ жилийн тухайд бол нэг онцлог зүйл бол хуучин бол бид 7-оос 18 насны ангил буюу өсвөрийн залуучууд улсын аварга гэж хамтдаа хийдэг байсан. За тамирчдын тоо амжилт их ахисхийн ирээр ер нь насаар нь хуваахсан зүйл байна гэд 13-аас 18 нас буюу залуучуудын улсын аварга гэдэг тэмцээнийг анх удаа туссан зохион байгуулсан. За ингэснээр тамирчдад ирж байгаа ачаалал нэг өдөрт оногдох одоо гарааны ачааллууд багассан, тэр хэмжээгээр амжилтууд нэлээд өссөн юм тэмцээн болсон байгаа. За Альпа клубын үед өнгөрсөн жил бас одоо өсвөр идэрчүүд залуучуудаа болж байсан, төрүүлж байсан багийн нэгдсэн дүнгээр. Энэ жилийн тухайд бас нийтдээ 85 медаль хүртлээ. Тэгээд багийн ахлах тасгалжуулагч Зандан балын үед бас тэмцээнэ дүгнээд ярил. За энэ өдрийн мэндийг үзэгчдээ хүргэе. За манай клубын хувьд бол өнгөрсөн жил 2025 онд 7-оос 18 насны өсвөр үе залуучдын одоо анхны одоо аварга авч ирсэн. Тухайн үед л бас их 2-3 чухал тамирчин манаас хичээл шалгалтын улмаас ирж оролцож чаддаг, бас мөн их өрсөлдөөнтэй бас багийн тэргүүн байрны төлөөс нэлээд чанга өрсөлдөөн гаргаж ирсэн. Энэ удаа бол бас манай багийн хувьд 13-аас 18 насны 19 тамирчинтай оролцсон. За тэгээд тухайн тамирчдын маань одоо эрэгтэй тамирчдын маань багнаас дунд одоо 13-аас 14, 15-аас 16, 17-оос 18 гэдэг 3 насны ангилалт маань гурвууланд нь одоо бүгдэнд нь тамирчдтай байлаа. За тамирчид маань бол хувийн цагийн үзүүлэлтүүд бол маш сайн ахиулсан. За яг энэ тэмцээнд л яг зорж бэлдээгүй ч гэсэн бас сезоны чухал тэмцээн учраас заавал ач холбогдол өгж сайн оролцохын төлөө бол бас бүх хүчээр ажиллана. Одоо оролцсон одоо тамирчид маань манай клубээс одоо спортын мастер нэг эмэгтэй тамирчин маань анхны одоо шин цагаар болцол биелүүллээ. Оргилмаа тамирчин 15 нас хүрж байгаа энэ жил. За 100 м өрөөр далах сэл дээр 59-51 гэсэн амжилтаар одоо шин цагийн үзүүлэлтээр мастер болж тангасан байна. За тэгээ багаараа 85 медаль, 43 алт, 23 өрөл, 27 мөнгө, 15 өрөл медаль хүртсэн гэсэн амжилтаар одоо багтаа сайхан амжилт үзүүлчихэд ирлээ. За ингээд үзэгчтэй эхний өдрийн тоймоо хамтдаа авлаа хийцээ. За тэмцээний нээлттэй ажиллагаа харагдаж байгаа шиг байна. Манай шүүгчдийн бүрэлдэхүүн бас санд орж ирж байна. За энэ бол 20 орчим шүүгчдийн бүрэлдэхүүн ажилладаг. Клубүүдээ нэг багаас 5 тамирчин нэг тасгалжуулагч төлөөлөл болж зогссон байгаа тийм. Яг энэ жилийн тэмцээн бол 29 клубын 276 13-18 насны тамирчид оролцсон. За нэлээд өндөр тоо. За тийм учраас клубүүд бас сайн багтахгүй учраас бас цөөн тооны төлөөллүүдийг оролцуулъя гэсэн. За энэ манай Хамбилиг гэдэг Виакот клубын тамирчин өмнөх тэмцээнд нэг сард спортын мастерын болцлыг хангасан. Тэгээ өнөөлөх Ингрийн тэмцээ гардаа авч байгаа байдал харагдаж байна. За ингээд гараа нүг хэлж байгаа шүү дээ. За өрөөр далах сэлтийн охтын 15-аас 16-наас 50 м өрөөр далах сэлтийн шигшээ гараа, сүүлийн гарааг та бүхэнд хэлж байна. За Мишель оюун инэрлэн оргилмаа амийн эрдэнэ гэсэн 5 тамирчин гараа сарлаа. За гараанаас онцлог тамирчин инэрлэн оргилмаа гэдэг Виакотекс болон Альфа клубын тамирчин угшаа гараад ирж байна. За оюун гэдэг гөвдүү амфибиан одоо сүүлд бол актем болсон тэг клубын тамирчин бас их туршлагатай тамирчин байна. За инэрлэн оргилмаа хоёр бол ингээд зэрэгцээл яваад байгаа. Сүүлийн 5 м. За энэ гараан дээр 27-66 амжилтаар инэрлэн тамирчин төвлөрж, оргилмаа 27-88 гэсэн амжилтаар удаах байруудад орсон байна. За усан сэлтийн спортын хамгийн богино зай 50 м тийм ээ. Тий. Спринт богино зай. За октодын 17-18 насны
5 м өөр талхсан л дээ. За Индра Үжин, Номи Эрдэн, Анунго, Анима гэсэн таанд орчин байна. Спортын Лидмастер, спортын мастер цогтой энд орчтой байгаа. Би Акватикс Хангар спорт клуб. Сэлэм загас гэсэн клубүүд орчтой байна. За уг гараа бол бас их жигдхэн урт хүчтэй. Ширүү өрсөлдөөнтэй гараа болсон. За энэ гараа 4-р замаар яваад хамарч Үжин гараагаа тэргүүлээд орж байгаа юм байна. Авраг алтан медалийн бослыг хангасан. За 2-р байранд Сэлэм загас клубын тамирчин Содон Чимэг, 3-р байранд Сэлэм загас клубын тамирчин Анунго орсон юм байна. За 13-аас 14 настай шагналтай орчдыг харуулж байна. Альва клубын тамирчин Нандан, Альва клубын тамирчин Хандрмаа гэсэн тамирчин. Хөрөл медаль. Хангар спорт клубын тамирчин Ирэх сарын хөрөл медаль авсан байна. За хөрөл медаль 15-аас 16-наас оюун амфибиан, мөнгөн медалийг Альва клуб оргилмаа, алтан медалийг Инэрлэн Ви Акватикс клубын авчид. Шагналтай шалгажээ. За 17-аас 18-наас хөрөл медалийг Анунго Сэлэм загас клуб, Содон Чимэг Сэлэм загас клуб 17-аас 18-наас. За спортын Лидмастер Үжин, мастер Үжин. Би авсан тийм. 28:04 28:09 гэсэн цаг бол. За 5 дойлын зөрүүтэйгээр 1-2 гарч шийдэгдсэн юм байна. Тийм. За хөвгүүдийн гараа байна. 5 м. За хөвгүүдийн энэ гараач их сонирхолтой гараа болсон. Би Акватикс клубын дамжин одоо Виста клубын нэсвч адгүй агшин шав төшиг. За Цэнх хүсэл Төгс Эрдэнэ Түмэн жагуулыг. За өмнө Говь аймгаас энэ Төгс Эрдэнэгээ шин дамжин 14 настай шинжлэх дамжчаас их онцгой хорд хүч спринт 50 м-тэй гаргаж харагдчихсэн. За тэр одоо чагаа төшиг тэмүүлэн энэ жаргал хэрэгтэй. За 50 м төрлөд тамирчин маань бол амьсгаач авахгүй орж ирдэг тийм ээ. Тий. Амьсгаа авах зургуу гэдэг 20 хэсэг. За Түмэн жаргал гээд СС клубын тамирчин маань 26 54 амжилтаар гараагаад иржээ. За 15-аас 16-наас за дээшлэх тусмаа гэсэн сонирхолтой их ширүү өрсөлдөөн гаргагдаж байгаа. 50 м зайд бол тамирчид хоорондоо хол зайтай орох маш ерөөсө боломжгүй байгаа тийм ээ. Тий, дойлоор 1 2 3 дугаар байраа шийддэг. 10 20 дойл дотор шийдэгдээд байгаа шүү дээ. За Хотгон тамир маргад гэсэн амфибиан Ви Акватикс клубын дөрөвчтэй харин бол ширүү өрсөлдөөн авч байна. 3-4 зам. За наан бол одоо Хангар спорт клубыг орж явж байгаа. За тамирчид маань их ойлцоо авч байна. 25-16-гаар Анар Маргад 2 Хангар спорт клубыг орж байна. Ви Акватиксын тамирчид хоёулаа авраг алтан медалийн болсон юмсан байна. Хотгон тамир амфибиан клубын орж байна. 25-37 гэсэн зэрэг. За энэ гоё ховор сайхан тохиолдоллоо тийм ээ. Тий. Нэгдүгээр хоёр тамирчин маань ижил цагийн үзүүлэлтээр дойлон таарна гэдэг бол тийм дээ. ховор тохиолддог зүйлтэй. За шиг гадуул хэсэл маань. За өмнө Говь аймгийн тамирчин Төгс Эрдэнэний хувьд бас одоо энэ удаагийн тэмцээнд ойрын зайнуудад нөхөр хэмжилттэй оролцсон тийм ээ. За Хотгон тамирын хувьд сайн харагдаад байна. Өнгөрсөн жилийн бас одоо тэмцээнд бас наснаа ангилтаа. За авраг 15 алтан медаль авчихсан байсан шүү. За тийм Маргад Батхан тамирын хоёр бол нэлээд өрсөлдөлтэй тийм Тэгээ ээ. энэ жил бас дээд нас руу орж ирж байгаа юм байна. 15 насаас түрүү. Ах нартаа уралж ийм гэсэн үг тийм Тий, 16 дахь настай болж байгаа. Тэгээд 17-аас 18 насны тамирчтай байна. Бадмараг Ви Акватикс клуб, мөнгөн медалийг Сэлэм загас Нарманд, алтан медалийг Альфа клубын тамирчин Нинжин гэсэн тамирчид авсан байна. 23-85 гэсэн амжилтаар авраг алтан медалийн бослыг хангасан. За 100 м-ийн мэлхий сэлт охтуудын 15-аас 16 нас. За Заяа Мишель Өндөрлөн Ами Эрдэнэ Маргалчин гэсэн тамирчид байна. За 100 м мэлхий бол бас спринт богино зам байна. За эсвэл цикл шилжилт. За цикл шилжилттэй хувьд бас мэлхий сэлт 15 м хүртэл хийх ёстой гэсэн юм дөрөнгөө байдаг хэдэн метр ч хамаагүй хийх ёстой. Энэ болцоотой энэ зайд бол. За Мишель тамирчин бол Сэлэм загас клубын
тамирчин байна. Савлын Мишель. За одоо хоёр талд бол инэрлэн тамирчин. Яг төсвөрийн тамирчин. Байна уу? За Мишель 75 дахь метр. За инэрлэн бол яг тактикийн сэлт хийгээд байна. Жохон нөөцтэй бас тийм 80-аас 85% хурд хүчтэй явсан болов би спейс харагдаж байна. За Мишель бол яг гараанаас анхнаас нь мэлхий сэлтээр дагнаа дуурлаад сурцсан тамирч учраас хурд хүчээр яг ингээд жигтгэн бариад. За инэрлэн строк бейт буюу таталтын хурдаа ихсэж байна. Тэгээ 25 метр таталтын дор санаа ихсэн. За Мишель барайгаа марсаа хийж байна. За нэгээр Мишель, хоёроор инэрлэн, гурваар Ами Эрдэнэ чинь болж байна. Хамгаалт спорт клубыг авч байна. Бид орж байна. За Мишель минут 20:45, инэрлэн минут 21:01, Ами Эрдэнэ минут 21:60 гэсэн амжилттай болж байна. За гараа эхлэх билээ. 17-18 настай байна. Тий. За номын Эрдэнэ, Үжин, Номингоо, Салмон, Индра гэсэн 5 тамирчин. 100 метрийн 17-18 шигшээ сүүлийн гараа явж байна. За номын Эрдэнэ хангаар спорт клубын тамирчин, спортын мастер цолтой. Яг энэ төрөл зайдаа бол бас их туршлага хөрөнгөлүүлсэн энэ тамирчин. Гараагаа шууд тэргүүлээд эхэлж байна. Эхний яромтаа бол 15 таа ирсэн. Босод дараах тамирчид бол 16, 17 таа ирж байгаа гэж байна. За номын Эрдэнэ бол эхний 50 36 таа ирж байна. 36-54-тэй. Хоёрт 37-63 Номингоо Альфа клуб. За дараа нь 37-96 Үжин эрт 3 тоо ирж байгаа юм. За номын Эрдэнэ бол их ажиллагаа өндөртэй бас их хэлтээр хичээл удацсан их хүчтэй хордтой энэ тамирчин. Ер нь гарснараа орж ирж байгаа харагддаг тийм ээ. Тий. Ер нь суудаггүй анх ямар хурдтай гарсан. Тий. Яг тэрүүгээрээ л орж ирж байдаг. За одоо бүр темп нэмжин строк бейт таталтын темп бол маш их хурдтай. Нэг таталтаар. За урагшаа сүүлийн 50 бол 39 секунд баг явж байна. За минут 15 гэсэн цаг үзэлтээр минут 15 83, минут 19:38 Үжин спортын мастер Альфа клубын тамирчин Номингоо минут 21:48 гэсэн амжилтаар алтан мөнгө хүрээлэн медаль эзлүүлж байна. За Нандин. За энерги тамирчид Японы клубын тамирчин 13-аас 14 насны сайн хүрсэн тамирчин. Кофе нэг төрөнд болж байна тийм ээ. За 15-аас 16 нас сонлыг хүрээлэн медалийг Ами Эрдэнэ хангаар спорт клуб, мөнгөн медалийг инэрлэн Японы клуб, алтан медалийг Мишель Сэлэм Дас клуб авч байна. За 17-аас 18 нас хүрээлэн медалийг Альфа клубын авч Номингоо, Японы клубын авч Үжин мөнгөн медаль, аврагын алтан медалийг хангаар спорт клубын авч спортын мастер Ами Эрдэнэ авч байна. За өдөртөө 100 метрийн мэлхий сэлт төвгүүдийн 13-аас 14 нас. За шигшээ сүүлийн гараа гарч байна. За энэ гараа их сонирхолтой. Эрдэнэ хоёр Тэмүүлэн Игүүн төгс Эрдэнэ Чин хүсд гэсэн тамирчтай бол байна. За гол өрсөлдөөн одоо Нэмгав аймгийн тамирчин төгс Эрдэнэ Альфа клубын тамирчин Игүүнэрийн орнол гараа бол болсон. За хойноос нь бол Учрал Тэмүүлэн бол бас Учрал өмнөх гараанд нь их сайн явсан. Японы клубын тамирчин. За эхний 50 35 52 35 77 гэсэн 1-2-оор ирж байна. За Тэмүүлэн тамирчны хөдлөг 36-83-аас 3 тол ирж байна. Мэлхий сэлт бол ерөөсө тактик, техник, хурд хүч гэдэг бүх юм ерөөсө өвгөө цэвэрхэн сэлэх шаардлагатай юм хэцүү төрөл зам гэдэг нэг бас их. Бусад төрлүүдээ бол бас их нэг биеийн хүч, ажиллах чадвар, бас одоо ус мэдрэх чадвар, эсвэлсдэг тооцоолтой. За төгс Эрдэнэ бариулуу Игүүн түүний онос бол бас их хүч хичээж байна.
За сүүлийн 25 төгс Эрдэнэ. За баримдаа. Минут 14:20, Ивүү минут 14:96. Мөнгөн медаль. За Тэмүүлэн тамирчин минут 19:72 гэсэн амжилтаар 3 орнд орж иж байна. За тэгээд Жин Хүсэл Эрдэнэ. За өмнө говьштэй Эрдэнэ SJS клубын тамирчин Төгс Эрдэнэ. За нэг сайн тамирчин гарч ирж байгаа юм байна. 13-14 насны англи тийм ээ. 50 метрийн төрлөд ер нь их сайн оролцоод. Тий. Эхний 3 байранд яваад байгаа тийм ээ. Тий. Тэгээ Өмнөгов аймгийн тамирчдын үед бол яг нэг стандарт бассейн засвартайгаа учраас яг аймгийн төвөөсөө нэг 15-20 км-ийн зайтай жуучны баазын бассейн гэж одоо бэлтгэл сургуультай хийгээд нуудагийн тэмцээнд оролцоо. За 15-16 нас 100 м-ийн мэлхийсэл спортын мастер Жавхлан Альфа клуб. Тэгэхээр яг энэ зай төрөлтөө мэрэгжлийн гэж хэлэхэд болно. За Маргад Нэмбаяр Баян мөнх инх болт гэсэн тамирчид бас энэ өнөөс явж байна. За эхний 50-30-15. За одоо өөрийнхөө бол яг бейс тайм буюу хамгийн сайн цагийн эргэлттэй хэрэгж байна. Жавхлан тамирчны хөдлөл. За тамирчид маань зөвхөн алтан медаль авах биш. Тий. Бас хувийнхаа амжилтыг ахиулах тийм ээ. Тий. Дараагийнхаа том зорилгоодыг биелүүлэхийн төлөө явдаг. За Жавхлан маань яг энэ жилийн өмнөх тэмцээн дээр яг 50 м-ийн мэлхийсэлтээр спортын лид мастерын бодлого хангажсэн. Энд ямарч энэ тэмцээнд бол бүр олон хэмжээний мастер хийж зорилготой оролцсон байна. За сүүлийн 5 м бүр уушаа гараад ирсэн. 30-таа эргэсэн. 34-50-таа буцаад минут 4:65 гэсэн амжилтаар тэмцээнд бол өсвөл хангаж байна. За мөнгөн медалийг Маргад тамирчин маань минут 9:99 гэсэн амжилтаар энэ амжилтаа сайн авсан байна 2 секундээр. За 3-т бол Нэмбаяр гэсэн тамирчин минут 12:96 гэсэн амжилтаар оруулжээ. За 17-оос 18 нас эрэгтэйчүүдийн Эрхэс, Ганбаяр, Батаилгуу, Нармандах, Лавг зэрэг. За горонд онцлог тамирчидтай бол бас энэ ерөнхийдөө жигдхэн гэж байна да. Батаилгуу тамирчингийн хувьд бол 70 ад төлөвлөв баяр багшин шиг байгаа. Бас мэлхийсэлтээрээс тогтмол хичээлж байгаа юм тамирчин юм байна. За Сэлэм зогс клубын Нармандах бас байна тийм ээ. Тий. Бүх төрөл зайд жигд уралддаг. Маш их хөрсөлдөх чадвар сайтай тамирч харагддаг шүү дээ. Спортын мастер зөвхөн энэ тамирчин байна. За одоогийн байдлаар бол Ганбаяр нэгээр бол явж байна. Түүний бас Батаилгуу. За Нармандах бол яг тактикийн сэлт хийгээд байгаа. Тэгээд чинь жоохон ихний талантай жоохон буусах маягтай. Яг бүр хүчтэй зөвлөхгүй. Энэ одоогийн төвчөөр маш олон зай төрөлд оролцсон байсан. Бас их бос тамирчдууд бас их ачаал авсан ядарчтай байгаа болов. За сүүлийн 25. Тэр сонирхолтой дүр зураг харж байна тийм ээ. Тий. Эргэлтэн дээр Нармандах маань баг 3-аар ирсэн баг тийм үү? Тийм үү. За тийш хаад. За сүүлийн 25 дээр бол ороод ирж байна да. ороод ирж шүү. Туршлагатай тамирчин арай өөр тактик хэрэгжүүлсэн. Минут 10:03, минут 10:58, минут 10:69 гэсэн. Нармандах Батаилгуу Ганбаяр гэсэн нэр тэдний хөлтөлийг хүртсэн байна. За мэлхийсэлтийн ширэн гадуур төсөл маань харагдаж байгаа шүү. За 13-аас 14 нас тийм ээ. За эвгүй мөнгө медаль. Төгс Эрдэнэ ингээд эхний өдөр 2 дахь медаль авч байгаа юм тийм ээ. Мөнгө медаль. За өчиг эвгүй төгс Эрдэнэ гэсэн үг байлаа. За 15-аас 16 насны төлөв Жавхлан, Маргад, Нэмбаяр гэсэн тамирчин. За Сэлэм клубын тамирчин Нэмбаяр маань хөрөл медаль авчихсан байна. За Сэлбаг бол бас энэ тэмцээнд бас их сайн оролцож байгаа харагдажсэн. За 17-18 дээр Ахиа Сэлэм клубын тамирчин маань хөрөл медаль авсан байна тийм ээ. Бас их сайн хийсэн. За Батаилгуу мөнгөн медаль, Нармандах Сэлэм зогс клуб алтан медаль хүртсэн байна. За манай улсын спортын нэг сонирхолтой төрөл бүүкэсэлт. За багийн 4 гишүүн нэг баг болж хөрсөлддөг. Манай тамирчдын хамгийн хүсүүлээдэг төрлүүдийн нэг тийм ээ. За 13-аас 14 насны. Тийм. За Альфа клуб, Aquanix, за Сэлэнг усын спорт сургуулийн 130 спорт болгосон. Багийн хүүхээс хэлтэй. За гарааг бол
Альфа клубын төвчтэй спортын дэд мастер Хандурмаа эхлүүлж байна. За спринт ойрын зав учраас маш сонирхолтой хурд хүч бас зохион байгуулалт хурдан тамирчнаа хэдэд гарахгүй яг хөө дасгалжуулагч тамирчдын одоо гоё өсөлттэй явдаг. Үзэгч маань анзаарч байгаа бол эрэгтэй эмэгтэй тамирчид маань ингээд нэг гараанд гараад уулзж байгаа тийм ээ. Тий. Багийн бүрэлдэхүүн 2 эрэгтэй 2 эмэгтэй тамирчнаас бүрдэж байгаа. За ямар тамирчнаа хэдгээр гараанд гарах уу гэдгийг бол баг дотроо шийддэг. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй тамирчид нэг гараанд гарч уулзах боломжтой, маш их өрсөлдөөтэй тактикийн юм уралдаан болдог. За Хандурмаа бүхэгээ нэгтгэхэд хам бэлэг тамирч 2 төвж байна. Альфа клубээс. За 3-т Маргад Батулдын Маргад тамирч. За эмэгтэй гэсэн дараалал явсан байна. За 2-т бол Aquanix багийн баг тамирчид бол 2-т одоогийн байдлаар явж байна. За 3-т 130 дугаар сургуулийн баг явж байна. Гараа хэлээд. Багийн байдлаар. За энэ насны ангилд маань нийт 9 бүхэ 9 баг оролцсон юм байна. За тэгэхээр 2 гараанд хуваагдж гараад хамгийн сайн цагийн үзүүлэлтээр байр эзэлнэ. Тэгэхээр зөвхөн энэ гараанд 1-р анд орсон гэдэг нь бас алтан медаль хүртлээ гэсэн үг биш. Өмнөх гараа, үүний хойно гараануудын багууд амжилтыг харьцуулна. Хамгийн бага цагийг үзүүлсэн баг маань медаль авна. Тэгэхээр бол бүх тамирчид багууд маань аль гол урагшаа цагаа их болгон төлөө явах хэрэгтэй тийм ээ. Тий. За Альфа клуб барианда үгээр болоо номтой тэмүүлэн төстэй скриптэй юм сайн тамирчин байна. Минут 53-75 гэсэн амжилтаар даврага алтан медалийн бослог бол ингээд хөнгөж байгаа. За хоёрт бол Aquanix 3-т 130 дугаар сургуулийн баг. За дөрөвт бол Сэлэнг аймгийн спорт сургуулийн төвийн баг. Сүүлийн бүхэгээ аваад явж байна. За Aquanix гараанд бол 2-т орсон. За нийт багийн дүнгээр бол Альфа клуб алтан медаль, Хангар спорт клубын баг мөнгөн медаль, өмнө говьчтой эрдэнэ баг. SGS баг хүрэл медалийн бослог хангажээ. За манай орон нутгийн багууд их сайн амжилтанд оролцож байна тийм ээ. Тий. Энэ удаагийн хэмжээнд болоос хувийн болон багийн гараануудад шагналт байранд орно зүйл нэлээд өндөр амжилт үзүүлж байна гэж ойлгох байх та. За сургуулиудаас бас их гоё онцлогтой. Орчлон сургууль, 130 дугаар сургуулийн. За Орос сургууль гэдэг тий. Сургуулиуд манаас их ач холбогдол өгч бас усын спортод дэмжиж шигшээ аваг ажиллаж байгаа нь бас усын спорт сонирхчдод гоё л мэд байгаа. За ингээд 13-аас 14 насны 2 дахь гарааг таханд томил хүргэе. Сая бол одоо эхний гараа явуулж өндөрлөө. За эхний гараанд бол одоо Альфа клубын тамирчид маань тэргүүлээ тийм ээ. Бацгийн Хандурмаа. За Батлын Хамблаг, Батлын Маргад, Батлын Хомтой тэмүүлэн. За 70 1-р Хангарт Спид. За Багнуур Өмнөгөө аймгийн хүүхдүүд бууханд оролцож байна. За гоё сонирхолтой 70 клубын эхний хамгийн урдтай тамирчин байна. Тэгсэн байна. Нэгтэй явж байна. Одоо юм байдлаар. За 5 дугаар замаар яваа Өмнөгөө аймгийн шүтээ эрдэнэ SGS баг 2-т явна. За урдтай тамирчин 70 бол тавьсан байна. Одоо 2 дахь бүхэ нэгтэй тамирч авсан. За цаана Өмнөгөө аймгийн баг бол бас их сайн хүчтэй урагш орж байна. За одоо юм байдлаар 2 дахь тамирчин эрэгтэй учраас ингээд шууд нэгтэй тамирчингаа бариад авч байгаа их сонирхолтой төр зур гарагдаж байна. За өнгөрсөн жилийн тэмцээнийг бодвол бас одоо энэ жилийн тэмцээнд Өмнөгөө аймгийн тамирчид маань бас одоо ур чадвар нь нэлээд агсан дээшилсэн харагдаж байна шүү дээ тийм. Тэр манай орон нутгийн клубуд бол нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. За одоо Өмнө говьчтой эрдэнэ, за Сэлэнг аймгийн баг, Багнуур, Дүүрэг. За тэгээ Ховьсөмбөр аймгийн клубуд байгаа. За одоо юм байдлаар урагшаа гараад ирсэн Өмнөгөө аймгийн Цэцэглэн гэдэг тамирчин. Байна 3 дахь тамирчид бол явж байна. За 70 клуб бол 3 дахь тамирчин А102 тамирч одоо юм байдлаар. За сүүлийн тамирчин. За эхлээд 2 эрэгтэй тамирчин бол тавьсан байсан. За одоо үжин өрөөгөө их өсөрсөн байна. Хойноос нь 70 клубыг явуулж байгаа. Инхчин. За Хангардын баг бол энэ хүчтэй урагш гарч байна. Ирэх сарын хөслөн 3-т явсан. Ирэх сарын урагшаа бариад ороод ирж байгаа 2
Хүлийн хүчтэй багттай. За энэ гараад бол хангар дүмд хоёр маш ойрхон яваад байна тийм ээ. Тий. Одоо ерөөс хангар За энэ наан харагдаж нэлээд барьж орж шүү дээ. За Эрдэнэ 2 зэрэг орж байна. За хангардын баг 2-0-30-тоо гэсэн амжилтаар мөнгөн медаль бүр нэлээд урагшаа сайн барьж өгч байна. 26-нд ойлын зэрэг гарсан байна. 2-0-61-ээр өмнө руу шүтээ Эрдэнэ. Хүрэл медаль юмс тавьжээ. За дэлгэснээр харагджээ. Тэгээ багийн бөөх бол ч үнэхээр гоё боллоо тий. За хангалтын үед бол 2 минут тэг 135. За өмнө гоштой Эрдэнэ багийн үед бол 2 минут тэг 160. За Альба клубын үед бол 1 минут 53-77 секунд амжилтаар дөрвөжээ. За 4x50 м-ийн холимог бөөх өврөөр далсалтын 15-аас 16 насны удаад. За Акванекс сэлэм загс хоёроос гэсэн. Тэмчтэй. Эхний гараа явж байна. За сэлэм загс уу эрэгтэй энэ 3 баг гуруулаа эрэгтэй тэмцсэн байх нэг тавьсан байна. За их сонирхолтой тактик хэрэгжүүлж байгаа. За энэ амьсгаа авалтыг байнга авдагч 50 м дээрээс тийм зохисгүй. Яг үнэхээр чухал уралдаан дээр бол амьсгааг бол маш их төгжих хэрэгтэй. Төгжин амьсгаа авахгүй. Тэр ч 50 м дээр тийм ээ. Тий. Энэ хурд хүчин дээр маш их цаг хугацаа алдуулж яадаг. Юусе ядрахаасаа өмнө зайгаа баг ер нь дуусгачдаг цаа шүү дээ. За Мишель хоёрт бол өсөрсөн. Мишель бол бас их туршлагатай юм тамирчин. За хоёр дахь бүхэ очиж байна. За 2-3-оор бол бас их зэрэг өсөрч байгаа. Говийн өсчөд Акванекс баг. Өөр нь шийдэлээ дараа явж байна да. За эрэгтэй эмэгтэй тамирчдаас хамаарат бас байрлал бол маш их амархан өөрчлөгдөв тийм ээ. Тий. За инх насан яг зөв тактиктэй. Бокс буюу амьсгаагаа маш сайн төвжүүлж байна да. За дөрөвдүгээр тамирчин да. Сүүлийн тамирчин. Тэмүү тамирчин бол явсан байна. За Aquanix бол одоогийн байдлаар 3 төвжин говийн өсчт баг 2 яваад байгаа гараа да. За Тэмүүн бол маш сайн явсан байна. Сэлэм загс клубээс бол бас их зүйлүүд бас өөрийгөө харуулад гарчиж байгаа. За сэлэм загс за 25-14 гэсэн цагаар баригаас амжилттай дуусгаад минут 50-0 гэсэн амжилтаар гараагаад эргүүлж байна. За наана Aquanix баг бол сүүлийн тамирчин бол маш сайн баригааж орчиж байна. За Aquanix клуб маань шилжилтийн алдаа хийвүү яав. Гарааг өчнгөл тооцсон байна тийм ээ. Юм байна. За энэ сүртэй шилжилтийн алдаа гэсэн байна. Тийм бөөх оролдоон дээр хүүхдүүд сэтгэл хөдлөлөөсөө болоод бас багийн өмнөх тамирчны барианд орохоос өмнө гарааг эхлүүлдэг. За энэ бол алдаа тооцогдоод багийн амжилтыг бас нойлдог тийм үндсэн шалтгаан болдог тийм ээ. За Aquanix клуб маань бас яг тийм алдаа гарах шиг боллоо. За наан миний говийн төрөл өсөрчлээ тийм ээ. Зүсрээд Polestar тавлаас. За Amphibian гэдэг Silver Fins V Aquatics гэсэн баг хэлж байна. За V Aquatics бас маргад гэсэн баг хэлж байна. За Сэлэнг аймгаас бол одоо маргад 2 баг ирлээ шүү дээ. Усын спорт сургуулийн дүн. За Silver Fins гэдэг бас шинэ клуб үйл ажиллагаагаа. Тийм. За орон нутгийн клубуд маань одоо бүр нэг байсан бол 2, 3 байд ингээд бүр тоон олшроод бас олон багцлалж удагч нар тус тустай клубүүдийг хичээлүүд хоорондоо өрсөлдөг. Эргээд улсын нэмсэнүүд ирж өрсөлдөх гэдэг ингээд сайхан хөгжиж байгаа. Манай үзэгчтэй маань асааг харж байгаа тийм ээ. Amphibian swimming гэх тийм. За өмнө нь бол одоо нөгөө Go-Do байсан тийм. Нэрээ шинэ бол Go-Do swimming клуб гэж ороод бас улс модны 3 дуурайнд орсон баг тийм үү? Тэгсэн. Тийм. Энэ тэмцээнд 3 дуурайнд орж ирсэн. За энэ жил бол Amphibian swimming academy гэдэг үйл ажиллагаа өргөжүүлээд явж байгаа. За одоогийн байдлаар V Aquatics клуб 2-т явж байгаа. Amphibian хан төшиг гараа амжилттай өргөжсөн. Оюун тамирчин 3 клуб байсан. Жон V Aquatics-аас хан билег спортын мастер тамирчин байгаа. Оюуныг бариад орж шүү дээ энэ ч одоо. За зэрэг өсөрсөн. Сүүлийн тамирчид бол эмгтэй тамирчид. Уянга, Инэрлэн
За уянга бол мэдээж инэрлэнгээс зүхтаа инэрлэн бас хашир туршлагатай спринт сая 50 м-ийн чөлөөцөл дээр аврал алтын бол өгдөг. За эхний 25 бол бариад авч байна ялтчих. Уянга бол бас их нөхцөл байдал бол жоохон хүндхэн зүхтаа үүрэг хариуцлага бол бас их хэцүү байдаг шүү дээ. За инэрлэн бариад ороод ирж байна. Минут 47:82 гэсэн амжилттай. Амфибиан минут 50:44 байгаа. Цагаар бол нийт 2 гараагаад өгөхөд л бас амфибиан хүрэл медалийн болцыг бол хангаж байна. Өмнөх гараан уралдсан сэлэм загас бол минут 50:01 гэсэн амжилттай. Мөнгөн медалийн болцыг хангажээ. Саяны гасан гараа шигэн зав харагдаж байна тийм ээ. 15-аас 16-наас. Тий. За 3 дугаар байрны Amphibia Swim Academy, 2 дугаар байрны Цэлэн загас клубын баг тамирчид, 1-р байрны Viaquats клубын баг тамирчид. 15-аас 16 насны өрийн үрчи 50 м-ийн өргөөр дов сэлтийн залуучуудын улс шавар шалгалт тэмцээний аврага болсон байна. За Viaquats клубын тамирчтай бас төвшин танилцуулъя. Маргад. За 2 маргад байгаа. За тэгээд хамбилэг инэрлэн гэсэн тамирчид. Багийн багаар төрүүлжээ. За эрэгтэй эмэгтэй 2 маргад нэг багт сэлсэн байна шүү дээ. За дөрөвч 50 м-ийн холбон бүхэн өрөөр далсан. 17-оос 18-наас нэг гараа болсон тийм ээ. За Viaquats сэлэм загас. За Silver Fins баг. Клубын тамирчид. За сэлэм загасаас Нарманд тусалтай. Хэлж байгаа юм байна. За эхний гараа гуруулаа эрэгтэй тамирчдаар эхлүүлж байна. Батмарг Нарманд лавг зэрэг гэсэн юм шүү дээ. Гараагаа эхлүүлж байна. За Батмарг одоо юм болоо Viaquats нэгээр өгж байна. Хоёрт Нарманд тамирч байна. За Нарманд бол ялч хүнд уралдаанууд тэгээд ингээд жоохон ачаалттай уралдаацсан яг бүхээс илтгэр тийм сайн бас болохгүй. Бага бүх хичээл шахаад уралдаж байгаа гэж байсан даа. Амралт их багтай. За Бадмар нэгээр хоёрт бол төрмөх бүхээг бол авсан. За Сэлэм загас клубээс бол Анунго тамирч байна. Хоёрт бол явж байна. За ингээ эрэгтэй эмэгтэй гэсэн тактик байна. Viaquats бол эхнээсээ дайрахаар төлөвлөсөн байсан. Хоёр эрэгтэй тамирч байна. Тийм. Тэгэхээр багцсан байна тийм ээ. За үжин ашир туршлагатай бас тамирчид бас байгаа шүү дээ. Индра хоёр мастер тамирчтай. Бас гүйцэтгэхэд бас хэцүү л дээ. За Сэлэм загас клуб бол одоогийн байдлаар Содон Чимэг бас туршлагатай тамирч одоо үжин Содон Чимэг хоёр бол сая энэ насндаа бол бас их ширүүр өрсөлдөөнүүд маш олон зэг үзүүлсэн. Тэгэхээр Сэлэм загасын сүүлийн тамирч эрэгтэй тамирч байна тийм ээ. Тэгэхээр бас барих боломж байгаа. Бас боломж байна. За Индра өсөрсөн. За сүүлийн тамирч эрэгтэй тамирч байна. За гэхдээ их нэлээд олдсон байна. Эрхэн баяр өсөрсөн байна. Ханаас нь. За Индра бас хөөхд их төвхтэй л дээ. Индра за ердөө жоохон зай байсан бол бас боломж байна. За урагшаа яваад байна. Сүүлийн барай. За Индра 28:36-аар орчихсон. 25:93 гэсэн амжилтаар Эрхэн баяр бол бас нэлээд явуулсан. Хөөсөн биш үү энэ өөрөө цаг юм шүү. За Viaquats клуб нэгээр хоёроор бол Сэлэм загас, гураар Silver Fins төрмөх тамирчин барайгаа хийж байна. За Viaquats клубын 1 минут 46:14 секундын амжилтаар богоо төрүүллээ. За Сэлэм загасын хувьд 1 минут 47. Ангат баг юмч. Датаа авч байна. Хоёр медалийг Silver Fins 2:04:87 гэсэн амжилттай. За тасалжуулагч нь давхар баяр гэдэг манай тасалжуулагч байгаа. Сэлэм амны Silver Fins клубын тасалжуулагч. За Сэлэм загас клуб мөнгөн медаль. За тасалжуулагч Батбол. За Viaquats клуб энэ удаагийн тэмцээнд Дэмүүл багш тасалжуулж оролцсон. За тамирчтай баяр хүргэе. За эмэгтэйчүүдийн охтуудын 13-аас 14 насны 50 дэлхийн таланхаа сэлтийн гараа, сүүлийн гараа. За гараа өгсөн. Андармаа эрх саран уйхан бэлэг гэсэн тамирчид бол энэ гараанд байгаа. За андармаа тамирчин. Өөрийнх нь одоо гол зай төлөвлөлтийн нэг шүү дээ.
Нийт 27 тамирчин оролцсон байна. 13-аас 14 насны ангилал. За сүүлийн гараа буюу хамгийн өндөр цагтай 5 тамирчны гарыг харуулж байгаа дэлгэцсэн байна. За 29 тэгээ түүний хувьд л хамгийн best time буюу хамгийн сайн цаг нь 29:68 байсан. Одоо ингээд 29:30 яваад аварга алтан медалийн бослоо явж байна. Хангар спорт клубын тамирчин эх сарын 30:37, уяхан бэлэг 30:38 гээд нэг тийм долларын зүйтэй мөнгө хүрэл авсан байна. За 50 метрийн дэлхийн сэлтээ 15-аас 16 насны хотын гараа. За гараа өгсөн. Тусгаараа нь бол Инэрлэн, Уянга, Маргад, Оюун, Мишель гэсэн тамирчин байгаа. За Инэрлэн тамирчин бол одоо Vista клубын одгирал өгшийн тамирчин Виако төсөлбөд энэ удаа тэмцээнд оролцож байгаа. За эхний таталтууд амсгаагүй яг зөв тактиктай юусаа гарч ирэл нэг татаад амсгаагүй хоёроос сүүлийн оронд 2 хан амсгаа авч байна. Энэ яг уралдаа сурцсан тамирчны тактик. 29:48 гэсэн цагийн амжилтаар аварга алтан медалийг хангаж байна. Уянга тамирчин 31:78 ампи байна. Виако төс Маргад 32:48 гэсэн амжилтаар хүрэл медаль авчжээ. За 50 метрийн далаанхаас элтийн хөхтийн 17-оос 18-наас за ингээд медаль уртсан тамирчдын ард бол яг албан ёсны цахим хуудсан дээр оноо байгаа шүү дээ. Энэ онооны системийн таваас товчхон тайлбарлавал. За энэ тухайн төрөл зайд оногдож байгаа тухайн тамирчид үзүүлсэн цагийн амжилтыг дэлхийн усан спортын холбоос гаргасан онооны үнэлгээр үнэлдэг. За тэгээд олон улсын тэмцээн урданд явах, за олимпийн наадамд явах, дэлхийн авт явахд бол энэ оноог үнэлж эрхийг олгодог байгаа. Тэгэхээр тамирчдын маань цаг ахна гэдэг бол оноо өндөр болно л гэсэн үг. Тэгэхээр хоёр өөр төрөлд оролцож байгаа тамирчныг хооронд харьцуулахын тулд оноогоор харьцуулдаг. За Анонго барайгаа бол маш сайн чинь эргэлтнээс бол Индратай яг зэрэгцэж гарч ирсэн. Анонго нэгт лөө хоёрт бол Индра, Виако төслөө, гурав хангар спорт клубын тамирчин номер жана. За шанслер 13-аас 14-наас уяхан бэлэг эх сарын Хандармаа гэсэн тамирчин байна. Мөн бүрэн медаль үзүүлдэг. За 15-аас 16-наас Маргад Виако төслөө, амфибиан автай, Уянга мөнгө медаль, аварга алтан медаль Виако төслөө Инэрлэн гэсэн тамирчин хүртжээ. Тэд баяр үргээ. За шинэлийг Сүхбат тасалжуулагч Amphibia Swimming Academy тасалжуулагч Сүхбат гардуулж байна тийм ээ. За 17-оос 18-наас хангалтын савтаа шилдэг залуу тамирчин. Чулууны номер 9 хүрэл медаль, Виако төслөө тамирчин Одсөрөнгийн Индра мөнгө медаль. За Сэлэм цагсын тамирчин Тэмүүжингийн Анонго аварга алтан медаль авчээ. За 13-аас 14-наас дэвшүүдийн өнөөдрийн далаанхаас элт сэв өрсөлдөөнтэй гараасан. За төгс эрдэнэ номтой тэмүүлэн төшиг төрийн жаргал хам бэлэг гэсэн бол гараанд байгаа. За хам бэлэг тамирчин бол 1-р замаар за авш явж байна. Төгс эрдэнэ урагшаа гараад ирж байна. За өөрийн зээл бол маш сайн. 50 метрт бол тамирчдын цагийг бол нүдээр харж баримжаалж хэлэхэд маш хэцүү тийм ээ. Автомат цагийн төхөөрөмжийн тусламжтайгаар дойлын наривчлалтай гаргаж байр эзэлдэг тийм ээ. За Амнхов шүтэн эрдэнэ клубын тамирчин Баярагийн төгс эрдэнэ 28 цууны 91 секунд амжилттай. Бүгдийн 50 метрийн далаанхаас элтийн 13-аас 14 насны хүрчээ. За Өмнөгов аймагаас басан 20 сая 50 метрт сайн тамирчин гарч ирж байна да. За нийт 53 тамирчин оролцсон байна энэ насны ангилалд. За 15-аас 16 сүүлийн гараа. За спортын мастер Жавхлан, Мөнгөн тулга, Баяр Могныгийн Маргад, Тэмүүн Отон тамир гэсэн гол нэг шилдэг гараа хичээлүүд болно. За Жавхлан тамирчин бол яг гараанаас 11 эртээ эргэж байна. Хоёрт Мөнгөн тулга. За аанаас нь бол Маргад Отон тамир гэсэн юм шиг. Яг за сүүлийн 15 метртэй л ерөөсөө бүх юм шилждэг шүү дээ. Байр л өөрчлөгдөж байна тийм ээ. Тий. За Жавхлан тамирчин бол маш их амсгаа авч байна. Энэ дээр бол баг зэрэг да. За Мөнгөн тулга наан орчиж байна 1-р замаар. 27-15 гэсэн амжилтаар нэгт мөнгө медалийг Жавхлан 27-19, Маргад Виако төслөө 27-25 гэсэн амжилтаар хүрэл медаль авч байна. За их сонирхолтой. За далаадууд клуб маань ихний алтан медалаа
50 м дэлхийн сэлтийн төрөлд авлаа тийм ээ. Тий. Өмнөд болго тамирчиндаа баяр хүргэе. За дараагийн 17 сар 18 насны ангилалд сүүлийн гар харагдаж байна. Нийт 16 тамирч оролцсон юм байна. Нинжин, Нарманд, Хангал, Бадмараг, Анар гэсэн тэг хүчтэй гараа байгаа. За Альфа клубын тамирчин Нинжин бол 11-60-таа эргэж байна. Хоёрт Нарманд, Хангал гэдэг тамирчлал удах эргэлж байна. За нөхцөл байдлаар зааваршаа Нарманд циклээр уушаа орчихсон. Сэлтэн дээр бол Нинжин тамирчин маш гоё тагдаг. Амсгаа алтан дээр ерөөсөө ганцхан амсгаа авсан. Нарманд 2-т 3-т Хангал гэсэн зөв. 25 76 26 26 26 55 гэсэн амжилтаар алтан төлөвлөлт медалист болжээ. За мөнгөн медалийг жавхлан 15-аас 16-наас алтан медалийг мөнгөнд толгой. Тэгээд 15 гэсэн амжилтаар хүртэж байна. Тэгээд мөнгөн тулаг жавхлан хоёрын хооронд бас одоо хоорондоо сайн найз үү тийм ээ. Тэгээд бас одоо тэмцээний дараа сэтгэлийг бас удаас нэг нэгэндээ баяр хүрч байгаа юм зүйл харагцаа. За Альфа клубын тамирчин Нинжингийн хувьд бол хоёр удаагийн залуучуудын сайхан тэмцээний 5 төрөлд орж 5-нд нь алтан медаль хүртсэн. За ингээ үзэгч та бүхэндээ бид бүхэн бас одоо Орхон аймагт Эрдэнэ дотоод зохион байгуулагдсан. За усан сэлтийн залуучуудын 2026 оны улсын аваргын тэмцээний за эхний тойм нэвтрүүлгээ хүргэлээ. За хоёр тайлбарлагчдаа маш их баярлалаа. Ингээд үзэгчтэй дараагийн дугаараар эргээд уулзъя.